Өнөөдөр улсын их хурлын дарга хүний эрхийн тухай ярьлаа. Яагаад Монгол хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа вэ гэвэл улс төрчид дарга нар маш том хулгай хийж байгаа учраас Монгол хүмүүс ажилгүй байгаа, орлогогүй байгаа учраас хүний эрх зөрчигдөж байгаа. Хамгийн хүний эрхийг зөрчигч улсууд бол энэ улсын их хурл дотор байгаа. Энэ талаараа дөрвтэй арга хэмжээ авахгүй байгаа улсын их хурл ичмээр байдалтай байгаа учраас өнөөдөр би мэдээлэл хийе. Би гурван мэдээлэл хий. Нэгдүгээр Англи улсын дээд шүүхийн шүүгч Хатан хааны зөвлөх Марк Феллен гэдэг хүн шүүхийн шийдвэр дүгнэлт баримт бичиг гаргажээ. Энэ дээр 227 хэрэг өнөөдөр энд байж байна. Энийг ямар нэгэн захиалгаар, ямар нэгэн худаг гүтлгэлэг гэж хэн ч хэлж чадахгүй. Хүн төрлөختний соёл түүхийн хамгийн дээд шударга ёсны шалгуур болсон Английн, Хонконгийн, Америкийн, Сингапурын 4 улсын шүүхтээр гарсан баримт бичиг шийдвэр дүгнэлтүүд. Энийг би өнөөдөр улсын их хурлын даргад өгнө. Энэ шийдвэрдээ юу гэж гарсан бэ гэвэл Монголын ард түмний өөрийнх нь баялагийг өөрийнх нь ерөнхий сайд өөрийн гараар бусд орны дээрэмчтэй хуйлдаж хулгай хийж дээрэмцэн тухай дүгнэлт гарсан. Шийдвэр гарцсан. Энэ гүтгэлэг биш. Энийг хэн нэгний захиалга биш. Марк Феллен надаас л захиалга авч энийг хийхгүй гэдэг. Ийм мэдээлэл улс орон даяар гарчаад байна, дэлхийн даяар гарчаад байна. Монголчууд айдас хүйцтэй таг дугай. Улсын их хурл хараагүй юм шиг царайлж байгаа гэмт хэрэгтнүүд. Хоёрдугаарт миний өгөх мэдээлэл. Сүүбат бол гол хулгайч. Хамгийн том дээрэмч. Хувийн хувьд би мэдэхгүй мэндийн зөрүүтэй байдаг. Түүхэнд тэр уул уурхайн шанзав бадамд орчих томхон хулгайч болж үлдэнэ. Энэ бүхний хараад таг дугаа сууж байгаа улсын их хурл Монголын ард түмэн түүхэнд хамгийн том шившгтэйгээр үлдэнэ. Энэ хүн юу болсон бэ гэвэл засгийн газрын хэрэглэх газар, Эрдэнэс оюутлогоо, Эрдэнэтийн үйлдвэр, төрийн өмчийн газруудын энэ олон улсын шүүхтэр гарсан мэдээлэлээр нь энэтэй харилцаж, зөв батууд харилцаж өөр давуу байдалтай тайлбар бичгүүдийг гаргасан нь бидний гайхлыг төрүүлж байна гэж энд бичсэн байгаа. Энэ 127 дугаар хэсгээр нь байгаа шүү. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Сүүбатболд Монголын ард түмний итгэлийг хөсөрдүүлж баялагын хулгай хийчихэд өнөөдөр тэр эрхээр дархан эрхээ далайлгаж энэ хэрэглэх газар болон Эрдэнэс оюутлогоо ГОК-д дарамт үзүүлж уучлаарай гэдэг бичиг хийлгэсэн байна. Нэхэмжлээсээ татгалцсан, Монголын эрх ашигаас урвуулах шаардлага тавьсан. Дарамт үзүүлсэн. Дээр нэмээд Хоркоор авилгалтай тэмцэх газар шүүгч үндэсний аюулгүй байдлын зөвлөл дарамтаа үзүүлж байгаа. Монголчуудаа товчхондоо 30 жил бид уул уурхай хулгайч нарыг гисгээгээд өгөөч, шийтгээд өгөөч, офшорчтой тэмцээч гэж 30 жил бид улс төрчөөс гуйсан. Хоркоор АТГ шүүх дандаа намайг зовоодог. Бид тэднийг муу хэлдэг. Гэхдээ өнгөрсөн 2 жил энэ дотор байгаа шудраг хүмүүс энэ хэргийг илрүүлчлээ шүү дээ. Бидний нүдэн дээр Сүүбат хэднүүсийг тамалж, гутааж, доромжилж байгааг зүгээр хараад суух уу. Миний хоёр дахь мэдээлэл гэвэл Сүүбатболд ажиллаа хийж Монголын энэ эрх бүхий хэрэглэх газар болон энэ байгууллагууд нэхэмжлээсээ татгалзаж бууж өгч байгаа явдлыг зүгээр хараад сууж байгаа. Гуравдугаарт нь улсын их хурлын халдшгүй байдлын хороо, дэд хороо. Тусгай хяналтын дэд хорооны гишүүн Сүүбатболдыг энэ дархан эрхээс нь татгалзуулах шаардлагыг өнгөрсөн 7 хоногт улсын их хурлын дарга зандан шатар түргүүлсэн. Та нар маань энийг дэмжиж өгөөч. Монголын ард түмэнд дэмжиж өгөөч. Энэ халдшгүй дархан байдлаараа дарамтлж арай энэ Феллен дарамтлж чадахгүй байгаа. Монголоос нэхэмжил гаргасан энэ Монголын эрх ашигын төлөө ажилласан 2 жил ажилласан хууль шүүхийн байгууллага болон энэ
Эрдэнэс оюутлогын мэтийн байгууллагуудыг хаг дарамтлж байна. Та нарын толгойд одоо энэ хэнээс захиалга авсан байхаа гэж бодож байгаа. Монголын ард түмнээс захиалга авсан. Боордуулаад ганцаардж байгаа хүмүүсийг би өмгөөлөх дуртай. Дөрөвдүгüүрт нь улсын хурал та нарт өгсөн мэдээлэлээр улсын хурал өнөөдөр Занданшир даргад яаралтай Сүү Батболдыг халдшгүй дархан байдлын дэд хорооноос нь гаргах талаар ярилцаач. Хоёрдугаарт улсын хурлаар Нью-Йорк, Лондон, Сингапур, Хонконгийн шүүхтээр ярилцж байгаа энэ их гэмт хэргийн тухай асуудлыг их хурал нь хэлэлцээч, ярилцаач. Яагаад улсын хурлын нөхдүүдээ та нар энэ мэдээллийг мэдэж байгаа авсан сонссон. Одоо мдээгүй юм шиг, сонсоогүй юм шиг, аваагүй юм шиг царайлвал гэмт хэрэг нүгэл. Дээр нэмээд энэ удаад бид оюу толгойн 400 тэрбум долларын баялаг, 5 толгойн 320 тэрбум долларын баялаг, Эрдэнэтийн 100 гаруй тэрбум долларын баялагийг буцааж Монголд авах энэ тэмцэлд энэ удаа ялагдвал дахиад ингэж хоншоортой тэмцэх энэ прокурор АТГ шүүхийн шударга ажилтнууд гарч ирэх үү? Дахиад ингэж олон жил тэмцэгч тэгж дандаа олон төрөх үү? Надад ад болох эрд зориг байна. Өнөөдрөөс эхлээд тэд бүх сумаа зэвсэглээд над руу дайрна. Хэрэг зохион, гүтгэн. Би диктаторгүй ард түмэнтэйгээ хамт намайг яаж чадахгүй. Тийм учраас би энийг ярьж байгаа. Ингээд улсын хуралд хэлэлцүүлэхээр өгсөн Батболдын энэ дархлагдсан хулгайчийн энэ эрхийг авч хаях хурлыг их хурал хийгээч. Сүү Батболдын энэ Нью-Йорк болон Лондон, Хонконг, Сингапурын шүүхтээр яригдж байгаа энэ шийдвэрүүдийг ярилцаач. Одоо энийг би их хурлын даргад аваачиж өгнө. Хүлээлгэж өгнө. Хараагүй царайлахгүй байх. За ингээд эцэст нь 12 жилийн дараа оюу толгой анх удаа Монголд ирэх алтан боломж олдлоо. Үүгээр л бид ажлын байр хүмүүсээ орлоготой болгоно. Миний өгсөн 4 мэдээлэл та нарт тодорхой. Эхнээс нь хэлье. Олон улсын шүүхтээр Нью-Йорк, Лондон, Хонконг, Сингапурын шүүхүүд дээр шийдвэр дүгнэлт баримт материалууд нь гарчихлаа. Энэ бай. Хоёрдугаарт Сүү Батболд энэ хэрэг газар оюу толгой, Эрдэнэс оюутлогоо, ГОК төрийн өмчийн газруудыг дарамтлаад хаг базаад мэдээллүүдийг өөрчилжээ. 3-дугаарт энэ хүн тусгай хяналтын дэд хороо дархлагдсан тэр одоо тусгай дэд хороодуудаас татгалзуулах талаар их хуралд би бичиг өглөө. Яаралтай энэ хаврын чуулганаар хамгийн том хулгайчтайгаа тэмцэж дүгнэлт гаргаач. Их хурлын 76 барьцаалагдаагүй байх ёстой шүү. Ард түмний эрх ашигын төлөө ажиллах ёстой. Та бүхэн тодруулах асуулт байвал би хариулъя. За асуулт бол заримт нь шууд сонсогч. Монгол ардын хувьсгалт нам ардын нам хоёр нэмэгдэж байна. Та энэ талаар юу гэсэн байр суурьтай байна гэсэн асуулт уу? Би байр сууриа тодорхой хэлсэн. Би Монгол ардын хувьсгалт намын хамт олон гишүүд, удирдлага хамт олондоо хүндэтгэлтэй ханддаг. Нэг ч тэднийхээ эсрэг сөрөг үг хэлээгүй. Харин ардын намын Сүү Батболдод хаг бацуулсан үндсэн спонсорынхаа үгнээс гардаггүй Монгол ардын нам өнөөдөр энэ мөрөөрөө түмний төлөө явж байгаа энэ улс төрийн хүчний битгий уруудтаач л гэдгийг байнга хэлж байгаа. Хоёрдугаарт ардын нам Сүү Батболд ардчсан намыг ч гэсэндээ 2 хуваагаад карманда хийчихлээ. Тэр Эрдэнэ тэргүүтэй улсууд Сүү Батболдод зүгээр нохоо шиг үйлчилж байна. Өнөөдөр парламент байгаа 4 нам дөрүүлээ Сүүгийн карманд орж байгаа. Ганбаатарт итгэлтэй байж болно. Би эрдэнчүүдээ үнэнч надад итгэсэн Монголын ард түмэндээ үнэнч би намтаа намгүй Монголын ард түмэнтэйгээ хамт би хамтарч ажиллаж байсан үйлдвэрчний эвлэл одоо Монгол ардын хувьсгалт нам ямар ч байгууллага би үргэлж хүндэтгэлтэй ханддаг гэдгээ энэ дэвшрэмд хэлье. Та бидний эвслийг төлөөлж
24 хүртэл намайг ажиллаа гэж Эрдэнэчөө сонгосон. Би энэ сонголтондоо үнэнч байна. Ер нь энэ эсэлт болохоор ерөнхийлөгчийн сонголт та ингээд бие дараад явах боломж байна шүү дээ. Энд ерөнхийлөгчийн сонголт үүсгэсэн. За яг ерөнхийлөгчийн сонгуулийн тухай байна шүү дээ. Ярихаас илүү Монголын ард түмний бүгдийн ажилтай болох, бүгдийн орон байртай болох, бүх өрөө дарах энэ баялагын хулгайчтай тэмцэх нь бидний нэгдүгээр ажил. Та ер нь өрсөлдөх юм уу гэж хэлж байна. Би Монгол улсын ерөнхийлөгч нэг өдөр болно. Та нар санаа зовлтгоо. Энэ сонгуульд өрсөлдөх үгүйгүй шүү дээ. Та бидний эвсэл өөрөө шийднэ. Та бидний эвсэл өөрөө шийднэ. Монгол Ардын Хувьсгалт нам, Уламжлалын нэгдсэн нам, Иргэний зориг ногоон намын тус тусынх хурлаар шийдэгдэнэ. Тэн дээр та нар очиод Ганбаатарыг өрсөлдүүлээд өгөөч гэдэг хүсэлтэд аль бие сур тавьж өгч туслаарай. Ер нь энэ хоёртой би бол өрсөлдөх боломж байгаа гэж хэлж байна. За та нар асуух асуулт нь бол өнгөрсөн 7 хоногт энквайри даргын өгсөн мэдээлэлтэй холбогдуулж асууж ах шиг байна, тийм үү? Монголчуудын хамгийн сонирхолтой яриаг би ярьчих. Тэгж ярих юм бол гэж байгаа та нар нэг ярихад хүн болгоны нүд сэрэгдэг үстэй. Би хэлье. Тэгж ярих юм бол нэгдүгээрт би хизээж хов хөөдгүү, хизээж хов хөөцөлдөхгүй. Хоёрдугаарт би хов хүний тухай хизээж ярьж ирээгүй, ярихгүй. Би нийтийн албан тушаалт, нийтийн төлөө зүтгэж байгаа улс төрчийн шийдвэрийн тухай ярьдаг, үзэл бодол ярьдаг, байр суурь ярьдаг, асуудал ярьдаг. Тэгэхдээ өнөөдөр би хов хүний тухай ярив. Намбрын инквайр та нар анхаарч бүгдөө төвлөрж байгаа үстэй тий. Гайхалтай том улс төрч. Үнэхээр энэ хүн бол тууштай, шийдвэртэй, хатуужтай. Энэ хүн Оросын их хөрийг дарснараа бид өнөөдөр энэ баялагын тухай ярих боломж бүрдэж байгаа шүү. Нарийн ярил. Энэ хүн мянганы замыг тавьсан. Энэ хүн хүүхдийн хоолны тэр үдийн цайны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эрдэнэтийн 49%-ийг 51% болгосон. Эннийх нь талыг хийсэн улс төрч өнөөдөр Монголд байхгүй. Би энэ хүний тухай ийм юм ярина. Би өөр юм та нар асуух шаардлагагүй байх гэж бодож байна. Улсын орны их ашиг ярьж байгаа одоо бас 5 башин спортын чиглэлийн төмөр замын гэрээ гэдэг нь улсын нууц хамруулаад яваад байгаа гэдэг зарим гизч бодож байгаа. Ер нь та энэ талаар хэрэг сонирхсан. Яагаад заавал энэ гэрээ улсын нууцад байх ёстой юм гэж хэлсэн аа. За 5 башин спортын тэр төмөр замын тухай ярьж байна тий. За би бас яг судлаагүй мэдээгүй юм аа бас их ярих дурггүй. Зүгээр яг бусдын адил мэдээлэл авсан. Тэгэхээр миний байр суурь би нэгч үндэсний компаниудын эсрэг мэдгэл гаргаж байгаагүй. Алдаа оноо байвал тэднүүсийг засаараа гэж хэлдэг. Би оюу толгой Rio Tinto-гийн энэ том дээрэн бол үндэсний компаниудыг бүгдийг хэмжиж болгож байгаа. Би өнөөдөр 35 настайгаас эхлээд оюу толгойг Монголд буцааж авч өгье. Баялагын эх оронч үзлийг авъя. Гадныханд битээ дээрэмдүүлээ гэдэг байр суурь барьдаг. Эндийн тухай мэдэн ярьж байгаа. Харин төмөр замын талаар дараа би бүр их мэдээлэлтэй болж байгаа та нартай ярий. Тэр тал дээр ард түмнийхээ талд байна гэдгээ би мэдэж байна. Зүгээр юм болгоныг судлах тэнхэл бас надад хүрэхгүй байгаа. За ингээд өөр асуулт байна уу? Байхгүй бол та нар руу Сүв Батболдын энэ их $250 сая өнөөдөр хулгайлцсан гэдэг нь зүгээр мөсөн уулын орой. Өөр зөндөө их мөнгө хулгайлсан гэдэг баримтууд байгаа, нотлогдох байх. За ингээд энэ удаад нэг Монголынхоо төлөө хэдүүлээ нэгдэж нэг талдаа гарч тэмцъя. Сүв Батболд гэдэг хуу хүн биш ээ. Уул уурхайн баялагийг Монголын ард түмэнд ашигтай болгох нь чухал байна. Сэтгүүл зүйн салбарын ажилтнууд Монголын ард түмэн их хурлын гишүүдэд шахалт үзүүлж энэ дархлагдсан хулгайчийн дархан эрхийг болиулах тал дээр та нар маань дэмжлэг үзүүлээсэ гэдэг энэ мэдээллийг мэдгдлийг та бүхэндээ хүргэлээ. Асуулт байхгүй бол одоо би улсын хурлын даргадаа энэ баримт мэдээллүүдийг аваачиж хүргэж өгнө. Та нар шууд явж байгаа юу? Орж байгаа юу? Орж байгаа тийм ээ? Хамт явъя. Явахгүй юу? За тэгвэл лайваар үзэх бах тийм ээ? Лайваар үзээд нөгөө хүмүүс завгүй байвал би гадаа нь хүлээн. Тэгээ хүлээлгэж өгнө. Байр суурийг болж өгвөл сонсно. Гэтэ ам хэлийн татаж хангаагаад би хэлүүлж чадахгүй байх л да. За ингээд нэг зүйл хэлье. Монголын ард түмэн зөрөгтэй. Гэтэ их хурлын гишүүд нь ямар заримуд нэг ийдэ. Ямар аимхай юм бэ?
айц гэдэг бол хамгийн аимшигтай зүйл шүү гэдгийг их хурлын ардын намын гишүүдэд анхааруулж хэлье. Надад тодруулах. Оо тийш дээ. Нэр тийш дахин мартцсан байна. За энд ярьчих. Би тэгэхээр Яг тэрийг ярьсан бол энэний